За шинэ 7 хоногийн мэндэ энэ 7 хоногийн эхний мэдээллийг жижигхэн өөрхөн улс төрийн мэдээллээр эхлүүлэх гэж бодлоо. Ер нь аливаа улс үндэстнийг урт удаан хугацаанд хүчрэхгээр нь ч байдаг юм уу тухайн улс үндэстэн тусгаар тогтнолоо алдагдуулахгүй бусдад уусахгүй байж авж үлдэх гол одоо хүчин зүйл нь бол соёл юм байна гэж ойлгосон. Тухайлбал бид нар заримдаа нэг тийм хүнд хэцүү орк юм шиг хоцрогдсон юм шиг санагддаг өнөөдөр төхөө орж ирэхэд заавалчгүй цай чанах хэвээр эдэ тавих хэвээр ч байдаг юм уу. Одоо юу гэдэг нь нэг ахмадуудаа хүндлэх хэвээр за цагаан сар наадам за тэгээд нөгөө одоо жоохон орк юм шиг малчны хөдөө малчны бидний амьдрал ах уу өглөө цай сүүнийхээ дээжийг өргөх гэл ингээл энэ үе төмөн жижиг деталь хэсгүүд нийлжиж Монголыг монголоор нь байлгадаг. Энэ Монгол нь өөрөө бусдаасаа одоо ялгарч энэ дэлхийн ертөнцийн дээр 200 хэдэн улстай мөр зэрэгцэж энэ тэнцүү би Монгол хэмээн огшиж оршихын үндэс болдго юм шиг санагддаг. Тэгээ өнөөдөр засгийн газар огцорхгүй юу засаг төр өөрчлөгдөх үү гэд сүүлийн 30 жил бид нар өчнөө олон засгийн газрыг солиод эрх барьж байгаа намуудыг ээж дараалуулад ерөнхийлөгчийн бас янз бүрийн одоо арсан намаас сонгож үзэл ардын намаас сонгож үзэл тухайн үедээ ард түмэн хамгийн их одоо сэтгэл хөдлөсөн хамгийн хайртай хөгөл ингээд сонгоод яваад байсан. Тэгээд бидний амьдрал бол өдрөөс өдөрт одоо улам хүнд хэцүү болоод Монголд юу гэдэгтэй одоо бол үйлдвэрлэл эрхлэнэ гэдэг бол аливаа зүйлийг хийнэ гэдэг бол нэг тийм тамийн ажил шиг тийм зүйл болоод байна л да. Юм хийсэн хүн болгон л өрөнд орж ийн асуудалд ортож ийн тэгээд юу гэдэгтэй нэг шантар цохиж юм хийнэ гэдэг бол маш хүнд хэцүү байхгүй. Энэний хажууд тэгсэн дор зүгээр нөгөө хийрхээ дулс төржөө цүнхээрээ төрийн албанд ороод ч байдаг юм уу. Тэгээд ажиллах нь хамаагүй хэлбэр амар эсвэл гадаадд явах нь илүү их хэлбэр байгаа учраас нэг манай жоохон боловсралтай соёлтой гэж байгаа ч юм уу юм үзсэн нүд тайсан гадаад явд галуу шууны мах идсэн гэж байгаа нөхдүүд нийгмийн тэр тогтолцоо ямар байхаас үл хамааран амьдралын эрхэнд гэдэг байгаа юм шиг эсвэл мөнгөний төлөөч гэж байгаа юм шиг энэ төрийн албаруу ч юм уу эрхэм мэдэл рүү ингээд донтсон байдалтай бүр ингээд цүнх барайл бүх столгол ингээд улангасаал дайраад байна л да. Яг гэвэл тэнд хамгийн амар хэлбэр амьдрал хамгийн амар хэлбэр одоо орлого олох боломж байгаа байхгүй. Тэгээд өнөөдөр за засаг огцроод намууд солигдоод нэг сайхан болчих юм шиг эсвэл оюун эрдэнэ хин нэгнэр соличвол сайхан гэж хүмүүс итгээд байгаад л хамгийн учир байгаа юм л да. Тэгээ түрүүний миний нөгөө хэлсэн байгууллагын соёл гэдэг зүйл аахгүй. Жишээлбэл ардын нам дотор тогтож бий болсон соёлыг би бол нэг тийм сордог харанхуй гүн намхтай зөөрлөмөр байгаа аахгүй. Ингээ дээр нь харахад бол одоо бадам лямхаач гэдэг юм уу цэцэг жимс ногоо өвс ногоо ингээ битүү халиурсан ирвэхээ дээгүр нисцэн маш гоё үзэсгэлэнтэй хүний сэтгэл хайр татмаар тийш яваад үзвэл яах вэ гэсэн байдал. Дээр нэмээд харанхуй намаг дотроос бохир усан дундаас бадам лямхаа ургадаг гэдэг нэг бас нэг тийм хөрхөн суртал ухуулгатай сарнаа марнахаар бэлэгдсэн тэрийг. Тэгэд тэнд хэдий ч нэ бадам лямхаа ургасан ч сарнаа ургасан ч тэр намаг л бол намаг тэнд очсон бүх зүйлийг сорж авна л да. Тэгээ нөгөө Харвардын коммунист гэдэг ингээд нэг очлоод байдаг шүү дээ. Тэр шиг ямар ч орчин үеийн ямар ч сайн мэдлэг, ямар ч сайн боловсрол, ямар ч сайн сургуульд төгссөн тэр намаг руу нэг л хөл тавьсан болвол тэрүүндээ сарагдаад тэрнийхээ нэг хэсэг болохоос л өөр аргагүй болдог байхгүй. Тэгээ одоо өнөөдөр чинь сонгуульд эдгээр ялахын тулд нэг 500 орчим мянган хүн дэмжигчтэй 4 жил төрийн мөнгөөр маллаж өгчих хэрэгтэй болдог. Арсан нам нэг тийм 420 орчим мянган хүн маллах хэрэгтэй болдог юм шиг ерөнхий тоог ингээ харах дээр. Тэгээ тэд нар бол нөгөө ярооголгүй нөх шиг бүх зүйлийг сорж идэг. Дээр нэмээд одоо төрөөс цалин авдаг хүмүүсийн та саяхан одоо тэр улсын үйлдвэрийн компаниудыг оролцуулаад 310 мянга болцсон байна гэсэн тийм статистик харагдчихлаа. Тэгээ нөгөө 900 сая орчим мянга, сая 200 мянга орчим нөгөө хөдөлмөрийн чадвартай хүний маань 300-400 мянган ажил хийдгүү хуваарай гэдэг нэртэй тэгээд сайн дур уран сайханч гэдээ явж идэг. Тэгээд юу гэдэг нь те үлдсэн одоо юу гэдэг нь 8-900 мянгаад идэвхтэй ажиллаж байгаа хүмүүсийн маань 3 хүн тутмын нэг нь төрөөс хамааралтай төрөөс цалин авч байгаа учраас нөгөөх тогтолцооны хасрыг үг дуурч чаддгүй. Дэмий дотроо зарим бохомддог байх, зарим нь харин энэ боломжийг ашиглаад илүү их одоо нэг цус сурагч шиг шимж болох юу байна хаана одоо сервисэн сертисэн бүх юм байна. Тэр бүхнийг шимэх
сорох гэдэг ингээд олонгосаа тавталж байгаа тийм л харагдчих. Тэгээ энэ дундаас бид нар хичнээн сайхан юм яриад, хичнээн олон ерхий сайд солиод, хичнээн олон нам өвсөс солиод ямар ч үр дүн гарахгүй гэдэг нь ойлгомжтой л доо. Энийг л бид нар ойлгоод за цаашдаа энүүгээр явж болохгүй юм байна гэдэг шийдэл хийсний дараа тэгсний дараа л бид нар яах вэ гэдгээ бодно. Одоо бол хүмүүс дөнгөж бодож эхэлж байгаад цаашаалтай гэж миний хувьд боддог. Одоо ер нь бүтэхгүй нэ яах бол гэдэг бодож эхэлж байгаа. Зарим хэсэг нь аваа бодож эхэлж байгаа. Гэхдээ нийт даяараа бодох бол болоогүй юм шиг сэтгэл төрж байна. Тэгэхээр бас бидний зовлон нэлээд үргэлжлэх байх л та. Тэгэхээр энэс гарцуулбал магадгүй зүгээр одоо хамгийн ядарсан арга гэх юм одоо тийм бол уг нь болдог бол соён гэгэрлийн асуудал байхгүй. Соён гэгэрч хүмүүс маань гэгэрж ийж гэдэг юм да сайн сайхан гэрэл гэгэрүү тэмүүлж ийж муу мухай бозор булхаатай сэтгэл зүрхээр эвлэрдэггүй болж ийж юу гэдэг те надаа одоо хэдэн төгрөг өгсөн юм чи одоо нүдэ анаа дэмжихээс гэдэггүй тийм болсны дараа л бид нар өөрсдөө шинжлэлийн тухай сайн сайхан амьдралын тухай ярина л да. Гэхдээ дийлэнх нь тийм нас нөгөө татгалзаж чадахгүй юм л да. Тэгээ тэрүүнийгээ би амьдрал хэцүү байна, ядуу байна гэдэг байдлаар нэг халахвчлаад байгаа боловч бидний дотоод сэтгэл өөрсдөө хар тийм зүйлтэй эвэрлэрэхэд бэлэн байгаа учраас нийгэм тийм амархан шинжилэл өөрчлөлт ирэхгүй болов гэж бодоод байна л да. Бидний дийлэнх хэсэг нь магадгүй дороош 50 дээр нэмэх нэг хэсэг нь нэг тийм зөнгөөрөө шодрог болж иж, яс бус зүйлтэй эвлэрдэггүй тийм сэтгэл зүрхтэй болж иж, яс бус зүйл ходлогддоггүй тийм сэтгэл зүрхтэй болсны дараа бид нар өөрчлөлтийн тухай ярих тийм боломжтой болно. Тийм учраас миний хувьд архи сайд хэм байх, улс төрийн нам, ардын намд барьна уу, арлсан намд барьна уу, хүн нь барьна уу гэдэг тал дээр нэг тийм ялгаагүй гэж бодож байна. Ягаад гэвэл бид нар бүгдөө одоо өнөөдөр нэг тийм сямын ихрүүд гэдэг шиг тийм зүйлүүд болцсон учраас хинэн ч байсан ялгаахгүй эдний соёл нөгөө нэг тийм сордог намг шиг болцсон. За зарим тохиолдолд нөгөө байгууллагын соёл өөрөө тийм тогтоол ус шиг өмхөрчдөг ногоорол эргэлдээл тийшээ ойртохын аргууд төр зүйл болдог. Манай төрийн алба бол тийм тогтоол ус шиг ногоорсон эргэлдсэн ногоон зүйл болцсон байхгүй юу. Тэн донд илүү дотоо ярьсан юм гаргаад эргдээр чулуутчдаг. Тэгээл ногоорлдал эргээл ингээл нэг өмхийн өнөртүүлэл байгаад байдаг. Тийм төрийн албатай болсон. Төрийн албаныхын соёл тийм улс төрийг бүрдүүлж байгаа голох улс төрийн намуудын соёлын төр хүлэрт намг шиг болсон. Тэгээ энэ өөрөө юу гэдэг нь цэвэршид тунгалагчиж ус шиг урсчихэд урсгал тийм бий болгоч тэр сэлгэлтийг чөлөөтэй бий болгодог хүмүүс эрүүл сарвал сайн сайхан яг шударгаар хөдөлмөрлөж байгаа хүмүүс нь амьдралын дэвшилдэг, амжилтанд хүрдэг нийгэм тогтсны дараа л бид нар энэ зовлонгоос салхах гэж бодож байна л да. Тэр хүртэл бас нэлээд зайч байгаа юм байгаа ч юм шиг заримдаа боддог. Яг хөө зүгээр наан нь хийж болох зүйл бол нөгөө 50-50-аас дээш настай ирчүүд гэдэг юм уу да 55-аас дээш настай ирчүүд ургууд маа цэгцлэх хэрэгтэй бол тэдний үгийг одоо сонсоод авах шиг нөгөө нэг ядчил цагаан сараар хүүхд үүстэйхаар шүүдээ хорим найраар нөгөөдөл чин дээр суучаад нэг юм хэлэх хэрэгтэй болоод байна л тэгэхээр тэдэр нь одоо юу гэдэг нь таныг илүү хүчрхчиж ургууд маа цэгцэлж ийж тэр одоо юу хэнийгаач хаяхгүй ажиж магадгүй яс зүүн алдаа гаргаад байгаа нөхдүүдийг тойргийн сонгогчд нь эргүүлэн татах тухай шаарддаг биш ураг удмын ахлагчд нь тэр хүнд шаардлага тавьдаг шодрог бай гэдэг тийм тогтолцоог бий болгосны дараа ураг удмын ахлагчд нь одоо юу гэдэг нь 55-аас дээш настай ирчүүд бол одоо нэг өгсөн ч гомдолгүй гэдэг дээр тавьсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэд нар одоо юу гэдэг нь өхөл рүүгээ төгж байгаа шүү дээ. Нөгөө 60 хүрээд цоо шинээр ухаараад шинэ амьдрал эхлэх гэж байгаа. Тэр цикл эхлэх гэж байгаа үедээ бол нэг арай өөрөөр бодоод, арай өөрөөр сэтгэгээд ураг удмаа цэгцлээд, өөрийгөө цэгцлээд тэгээд юу гэдэг нь бие засаад гэрээ засна гэдэг чинь бие бол ураг удмаа бодож засдаг. Гэрээ бол төр улсаа бодож засдаг. Төрөө бол энэ жамын хуулийг мөнгө тэнгэрээ бодож засдаг. Тэр жамруул хэдүүлээ төхөж ойлголцвол илүү их одоо юу гэдэг нь нэг тийм сайжрлыг олно. Илүү их тийм ихтгэл найдвар тэнд л байна да. Өөр нь олигтой гарц гаргалгаа ер нь харагдахгүй л байна. Миний хувьд бол. Тэр нь яг хоо энэ айлын ах нартай нэг жоохон ярилцъя гэж бодож байна. Хамтарч хэдүүлээ нэг тийм удам судраа ураг удмаа нэг тийм эвлэн нэгтгэх
цэгцлэх талаас ажиллах чадахгүй бол энэ фэйсбүүкний цаанаас мянган сайхан юм ярьдаг нэмэргүй байна. Дотгошоо өөрлөгөө өөрийнхөө хүүхдүүд өгдөм рүү жоохон ажиллах тал дээр бодвол яасан бэ гэсэн тийм санал төвшүүлж байна. Тэгээд бүх энэ чиглэлээр ойлголцсон ярилцъя гэж байгаа бүх хүмүүстэй ярилцахад нээлттэй байгаа шүү. Тэгээд анхаарал татсанд баярлалаа.